Hey guys. За. Өнөөдрийн өөр таланд ярих юм. Тэгээ энэ одоо энэ бичлэгэн дээр бол ямар нэгэн дүгнэлт хийя. Дүгнэлт биш юм, advice маягийн. Хүн болгонд ер нь бол та нар өөртөө чинь таалагддаг болон таалагддгүй юм гэж байдаг шүү дээ. Та нар таалагддгүй юм яг яаж шийдвэрлэдэг вэ? За мэдээж нь 3-10. Нэг нь бол өөрчлөх тэр үнтэйгээ. Тэр таалагдахгүй юм ямар нэгэн байдлаар өөрчлөх. Хоёр дахь нь бол тэрнтэйгээ зүгээр эвлэрэх. Гурав дахь нь бол өөрийнхөө бодлыг зүгээр шууд өөрчлөх. Тэр надад таалагддгүй байсан юм шүү таалагддаг болох юм уу да. Би өөрөө хүн л юм чинь мэдээж таалагддаггүй байгаа юм айлуулах өөрчлөхийг бодно. Гэхдээ зарим нэг өөрчлөгдөх боломжгүй зүйл гэж юу нь бол байгаа. Анхныхаа одоо self conscious ярил л да. Яг бүдүүн байдал нь бол угаасаа ингээд насан туршдаа ингээд миний толгонд гэсэн болохоор сүултээ бүр ингээд тийм стрессний юмч байха болцсон заяа. Яг найз дээр л өөстэй би бүдүүн амлаа баатана тэр ярианууд нь бол байсаар л та. Гэтэ сүултээ бол ингээд надад бол ингээд угаасаа л миний нэг хэсэг болцсон байхгүй юу. Харин гэстэй бүр өшөөж болохгүй тийм юм нь юу вэ гэхээр би ингээд царай бол надад бол ингээд өөрөөсөө таалагддаг байхгүй юу. Яг өмнөх бичлэгийг бодвол одоо л бас таалагдж байгаа шээ. Тэр момент нь бол таалагдгүй байсан л да. Яг тэрийг бэлий зэ. Юу гэхээр ингээд миний царай бол би ингээд өөрөө гайгүй царилэг дам шиг гэж боддогсан байхгүй юу. Гэсэн чинь ингээд би нэг хэдэн жилийн өмнө баха 4-5 жилийн өмнө нэг TikTok зүгээр ингээд have fun болгоо зүгээр хийдэг гэсэн. Тэсэн чинь ягаад ч юм ингээд лайкууд ирээд тэгээд амир комментүүд амир ирдэг болсон байхгүй юу. Тэгээ би тэгэл би одоо болж энэ даа гэж одоо. Гэтэ ингээд ерөөсөө тийм их комментэрс ингээд авч үзээг болохоор ингээд айлуулах би бүх комментийг унших бодсон шүү дээ. Гэхдээ ихэнх бичлэг дээр амар олон коммент нэг төрлийн олон коммент ирсэн. Тэрний юу гэхээр ямар шижгийн том амартай юм бэ гэж коммент дээрдгээс байхгүй юу. Би ингээд хизээч ингээд хамраа ингээд шижгийн том гэж боддгоос байхгүй юу. Гэсэн чи яг тийм коммент ирэнгүүт яалтчгүй ингээд одоо толинд харах болгондоо яана миний хамар ямар амар том юм бэ гэж боддог болцсон байсан заяа. Юу л TikTok-оос би баг гарсан шилгаан тэр баха. Хамарнаас боддог ш. Тэгээ яг хоо тэг дандаа тиймэрхүү коммент ичдэг юмуд нь хөөхдөд төлөдөг гэсэн л даа. Гэтэ одоо бодгоор жоохон инээдтэй санагдсан. Яг тэр яг тухайн үеийн л нэг тийм амар self conscious depression төрсэн амар шалтгаан болсон л доо. За би угаасаа одоо би угаасаа нэг disastrous болсон юм чинь царай дээр би одоо бүр шижгийн том хамартай юм одоо бүр царайж байхгүй болчихлоо гэж бодоод. Тэр амар тийм нэг. Гэтэ яаж одоо энэ одоо энэ бодлоо би өөрчилсөн бэ гэдгийг мэдэхгүй нас яваад ч юм уу би бол нөгөө хоёр дахь нэг опшнлтай юм хэлснээ зүгээр хүлэн зөвшөөрөх. Тэг хүлэн зөвшөөрцөл юм шиг байна. Одоо л харангууд гайгүй л харагдаад байгаа байхгүй. Тэр нас яваад гэсэн баха. За харин өөртөө таалагддаггүй байгаа юм аа. Яаж зүр хүлэн зөвшөөрөөд тэрэндээ дургу байснаа дуртай болох вэ гэдэг нэг тийм юм би өнөөдөр яг ухаарсан заяа. За би нэг Монгол Италийн төвд одоо би Италиас сурж байгаа байхгүй юу? Бүхэлдээ энэ хэлний курс нэг хичээл. За өнөөдрийн хичээлдээ тэр хичээлүүд дээр ер нь бол бас давхар Итали хэл гэхээсээ илүү бас давхар Италийн соёл, Итали хүмүүсийн бодол, Итали хүмүүсийн behavior гэх амар ер нь бол биднэрт амар заадаг. Тэгээд би хурдан Итали ямар юм зэ би яг Итали хүн болмоор юм зэ. Учир нь юу гэхээр Италичууд ингээд өөртөө амар онцгой гэж боддог. Өөртөө амар confident буюу өөртөө амар итгэлтэй. Тэгээд би бол лаг. Би бол хамгийн энэ хорвоо дээр хамгийн онцгой. Миний хийж байгаа бүх юм л амар онцгой зөвхөн би л хийх чадвартай. Миний хайж байгаа шүлс хүртэл яг ингэж би шүлсийг өөр хинч яаж энэ шүлсийг ингэж хайж чадахгүй. Зөвхөн яг энэ моментод би шүлсийг л өөрөө хайсан. Тэнгүүд энэ нь амар онцгой зүйл гэж боддог төрлийн хүмүүсүүд ингэж би өнөөдөр ингэ сурлаа л та. Тэгээд ямар амар гоё ертөнцийн байдаг гэдэгтэй. Яг нэг тийм нийгэмд орчингууд би бол нэрээ яалтчгүй бас тийм гэж бодох байхаа. Тэгээд яг тэр юмыг сонсчоод би ингэж за
нэр яг тиймэрхүү л менталититэй болвол надад ер нь бол амар healthy буюу эрүүл юм байна гэж бодоод. За нэг надад нэг self conscious юм юу гэхээр миний хоол авахгүй. Би тийм эмгтээлэг ингээд уцаар ярих болгонд микний цаанаас бол ингээд охтуудын хоол ингээд амар гоо сонсогдоод байдаг юм. Ингээд нэг гоё уянгалаа наа гэдэг цаанаасаа тийм ингээд тэр охиныг ингээд эргэлүүлмээр ч юм уу. Харин миний хоол бол тийм биш байхгүй юу? Амар тийм эрэгтэйлэг. Тэгээ миний ингээд эрэгтэй найзууд хүртэл ингээд хэлдэг байхгүй юу? Макийн хоолоо нэрээ арай ерөөсөө ингээд тэгээ би ингээд нэг одоо ингээд тоглоом маягаар ингээд нэг найзаагаа эргэлүүлж байгаа байхгүй чи no гэж байгаа байхгүй юу? Одоо охтууд чинь ингээд эргэлэх бол эргэлүүлэхдээ яг тиймэрхүү хоолоогоор яхаа яалтчгүй уянгалаад ингээд уяраагаад байдаг. Миний хоол бол тийм биш дээ. Тэгээд би ингээ хоолойны self conscious манд би бүр өмнөөс бас хэлсэн байх гэж бодож байгаа. Учир нь юу гэхээр би миний хамгийн анхны бүр дээр үеийн бичлэгүүдийг бодвол тандаар ингээд үдсэн бол би ингээд айлуулах бичлэгээ амар хурдсахдаг байхгүй. Хурдсах болгонд миний хоол арай нэг жоохон дээгүүр өнгөтэй болдог нэг доо биш. Яг миний инээсээ арай жоохон дээгүүр болдог. Тэгээд тийм жинхэнэ хоолоогоо ингээд хоолойныхаа өнгийг ингээд шууд бичлэгэнд оруулахгүй тулд би ингээд аль болох бичлэгийг ингээд жоохон ингээд 1.2 дахин хурдсгаж юм бол оруулдаг болцсон дэсэ. Цаг хүртэл сая жилийн мэлүүн би бол амар Discord-д амар байх дуртай байхгүй ингээд амар хүмүүстэй ярих. Тэр үед хүртэл би ингээд өөрийнх нь зургийг хүртэл би ингээд тийм амар мачо woman маягаар зураг тавьж байгаа юм заяа. Учир нь юу гэхээр би хизээш яг тэр ингээд тогтож чинь ингээд гэсэн бич чадахгүй учраас тэгээд сая ингээд өнөөдрийн хичээлийг ингээд сонссон чинь надад нэг бодол төрлөө л дээ. Одоо би энэ хоолонд бол амар дуртай болсон. Учир нь юу гэхээр энэ бол цорын ганц миний хоолоо байхгүй. Өөр хаач яг ийм хоолоо байхгүй байхгүй. Окей. Тэгэд бусад охтуудын ч гэсэн тийм шүү заяа. Та нарын хоолой чинь өөр цорын ганц чиний л хоолой байхгүй. Одоо яг л энэ л бол яг маквалагийн хоолой. Миний хоолойг сонсвол энэ маквала байна гэж илэрхийлэгдэх яг тийм хоолой байгаа байхгүй. Тэгээд би одоо бол ингээд self conscious ингээд миний self conscious бүр тас алуулчихж байгаа юм. Энэ зөвхөн миний цорын ганц хоолой. Дэнүндээ жоохон бахархаад тэгээд гинт ингээд одоо яг нүрэ цэвэрлэхээс өмнө гэдэг би имжлэг гэж байгаа байхгүй. Би яг энэ өнөөдрийн lesson энэ хичээлийг юм л та хэдэд амар түгээмэр санагцсан. Ер нь чиний хийж байгаа, чиний байгаа байдал, чиний ингээ гаргаж байгаа үйлдэл болгон чинь зөвхөн чиний цорын ганц өөр хинж тэхгүй чамаг чи болгож байгаа юм чинь яг тэр юм чинь аахгүй юу? Тэр юмаа дургуцад яах вэ? Дургуцаж ингэж стресстэй, дургуцаж тийм негатив буюу сүрэг эмоц гаргаад байвал чиний л цэник чинь дуусна. Бусдих биш. Тэгчнээ ингээл бусад хүмүүс чи юм байна, тийм байна гэж хэлсэн ч гэсэн эцээцтэй чи яг тэр байгаа, энэ байгаа юм зөвхөн чиний цорын ганц юм чинь ягаад тэрүүгээр юм бахархаж болдгоо юм бэ? Яг л би энэ том хамраар одоо ч гэсэн бахархаж болохгүй гэж. Надаас том хамартай хүн байгаа ш. Надаас бүр жижигхэн хамартай хүн ч байгаа шүү дээ. Зарим жижигхэн хамартай хүмүүс өндөр хамартай болохыг хүртэл хичээдэг шүү дээ. Дуртай байдаг шүү дээ. Тэгээд хаалганд ордог. Хамраа асуулж ирсэн хүн байгаа л та байдаг юм хин бэлээ. TikTok нөх нэрсэн амар том хамартай тэгээд тэрийг асуулчихсан. Гэтэл тэр энэс том хамартай байсан ч гэсэн тэр нь бол тэр охины цорын ганц фичер байхгүй юу? Тэгэхээр ягаад зүгээр just embrace it буюу хүлээн зөвшөөрөөд тэгээд энийг ингээд хайрлаад байж болохгүй гэж бодлоо л та. Өнөөдрийн бичлэг бол зүгээр яг энэ lesson-ыг би яг бүр яг ингэж таргамар санагдаад. Тэ. So би том амартанд дуртай заяа. Дээрс энэ хоолой ч гэсэн цорын ганц маквалагийн хоолой за. Бид тэ ингээд одоо амар гоё юм. Ялангуяа Монгол Итали би бусад Итали хэл нэг заадаг сургалтыг бол мэдгүй. Гэхдээ яг Монгол Италийн төвд бол амар ингээд Итали хэл заангаа бас давхар ингэж юм гоо соёл моёл зааж байгаа болохоор ингээд амар сонирхолтой. Дээрс нь багш нар нь
өөртөө амар бас яалтчгүй Итали хэлнэ гэдэг өөрийг ингэж юм гоё өөртөө ихтэй ингэж юм confident болгодог юм гэдэг нь харагдаж байгаа. Манай ингээ Монгол багш нар хүртэл амар гоё ирж байгаа юм заяа. Ингээ яг ирж байгаа байдал дууны өнгө амар гоё чанга ингээд clear буюу ингээд тодорхой ингээд өөртөө итгэлж байгаа тэгэл гэсэн юм байхгүй. Тэр нь амар гоё санагдсан. Би бол амар ингээд амьдралдаа анх удаа ингэж амар гоё багш нарын дунд ингэж гоё хичээл сонсч байна заяа. Би бол мэдээч хэрэг би ингээд 10 жилдээ ч тэр их сургуульд шиг амар олон хичээл сууж исэн. Бүгдээр нойр юм байдаг гэсэн. Яг хөө би нэг багшиг амар онцолж хэлмээр байна. Манай Штээс ахлах сургуулийн яг монгол хэлний багш заяа. Надаа тэр багш хүртэл бас өөртөө амар гоё итгэлтэй хичээлээ заадаг гэсэн. Ер нь ингээд өөртөө амар итгэлтэй байх чинь хүний бодлыг бол өөрчилдөг юм байна. Чи өөртөө итгэлтэй байснараа өөрийнх нь self conscious feature бол нуух боломжтой л байгаа байхгүй. Хинт одоо ингээд би ингээд та нар камерт ороод ингээд том хамартайгаа ярьчлаа шүү дээ. Ингээд үзэж байгаа хүн бүр болгон одоо ингээд миний ингээд хамрыг л ханцгаа. Ингээд би ингээд өөрийнхөө дугуй мэд тодогдох тусам бусад хүмүүсүүд яг тэр юм ичил харж байгаа байхгүй. Хэрвээ би тодохдохгүй өөртөө итгэлтэй ингээд би ийм ингэвэл нөгөө хүмүүсээс нэрэл тим юм болоо да гэж бодогдохоор заяа. Нэг жишээ заяа. Яна тэр жишээнд орж байгаа охин бити үзэж байгаасаа гэж амар найддаг. За тэгээ нэг анги охин яна би тэгж анги охин гэж хэлэх боломжгүй байсан юм байна. Тэгээ дээр хэдэн жил өмнө заяа. Нэг охин гэдэгс аахгүй юу? Амар хүрт итгэлтэй заяа. Өөрийнхөө ингээд би ингэжсэн тэгжсэн би иймтэй ингээл би амар гоё ингээ хоолойтой би амар гоё дуулдаг гэж ярьж байгаа. Тэгэл би ингээ амар дандаа онцордог байсан баа ярьдаг. Би л итгэж байгаа байхгүй. Би бол тэр охинд итгээд би үнэхээр чин сэтгэлээсээ 2 жил тэр охиныг амар гоё дуулдаг, амар онцордог, амар ухаантай охин гэж бодож байсан байхгүй. Яг уу тэр хичнээн тэр итгэлтэй ингээ байсан ч гэсэн тэр номыг faking буюу жоохон хуурамч яг 3 дахь жилээсээ би are you sure about that гэж боддогсэн. Энэ гоё холоо гэжөөсөл энэ чи надаас онц сураад байгаа юм шиг харагдахгүй л байна да гэж яг боцлоо. Гэтэ still тэр охин өөрийнхөө яг ингэж тийм гоц авиас байсан байгаагүй ч гэсэн надад бол ингээд бүхэл бүтэн 3 жилийн 2 жилд нь итгүүлсэн байгаа байхгүй. Би үнэхээр хэрвээ ингээд би одоо ингээд 3 дахь жилээсээ ч юм ингээл шилжээд ингээд яваа тэр охиныг жинхэнэ тэр охиныг ингээд хараагүй байсан бол би стил за одоо нэрийн за охин заяа. Тэр охин чинь нэрэл ийм байсан шүү гэсэн ингээд мемори үлдэж байгаа. Тийм болохоор ягаад зүгээр fake it until you fucking make it гэхгүй. Тэг яг ийм юм хэлчихлээ. Дараа нэг Монгол хэлний дараад нь ингээд өөр гоё хичээл сонсоод би танарт шууд хэлнэ. За өнөөдөр л энийг амар ойлголоо. Яг уу бас нөө кекоса гэдэг юм бас сурсан гэж. Яа. Би нэг өөрийгөө гоё италиар гоё танилцуулж байгаа бичлэг хийж байгаа. Тэгээ чао эсвэл одоо ч орой болж байгаа юм чинь buonasera mi chiamo Makola. Nasa яаж хэлэхээ би мартчихлаа. Sono mongolo e russa. Sono mongola e russa. Тэгэл болоо гэж. За би дараа нь амар гоё танилцуулна өөрөө. За би одоохондоо миний толгойд яг энэ л орж ирж байна. За дахиад нэг иймэрхүү ухаарлаар уулзтлаа түр баяртай.